Өнөөдөр 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинэ онтой огтуулаад Улаанбаатарчуудаас нэг сайхан мэдээ дуулахад Улаанбаатар хотын бид бүгдний одоо урт хугацааны турш хүлсэн хүлээсэн Улаанбаатар метро төслийн маань 2 дугаар үе шатны тендерыг бол өнөөдөр 2 багцаж байгаа бол зарлаа тийм. Анх бид нар 2024 оны 10 дугаар сард 1 дугаар үе шатыг бол зарлахад нийт одоо бүгд найрамд хятад ард улс, Солонгос, Оросын холбооны улс, Польш, Франц зэрэг дэлхийн 7 улсаас 27 оролцогч бол оролцох саналаа илэрхийлээд байсан. Тэгвэл өнөөдөр эдгээр одоо 1-р шатанд оролцсон 27 оролцогчийн дунд уг төслийг 2 багцад хуваан буюу 1-р багц нь Баянзүрх дүүргээс 25 дугаар Эмиса хүртэлх 13 км урт 10 өртөө нийт үнийн дүн 1.9 тэрбум $. Хэсэгтэр бол 1-р үе шатыг бол өнөөдөр 27 оролцоохын дунд бол аль биесээр бол зарлаа. За 2-р үе шат болох 6 км-ийг хэсгийг бол үлдсэн 5 өртөө хэсгийг бид нар 2026 оныхон 4-р улиралд багтаан зарлахаар төлөвлөж байна. За 1-р үе шатанд зарсан 1.9 тэрбум $. Өртөгтэй энэхүү төслийн санхүүжилтийг 85% нь засгийн газрын баталгаан дээр суурилж оролцогч тал өөрөө санхүүжүүлэх буюу олон улсын зарчмаар EPC дээр нэмэх нь F нөхцөлөөр санхүүжуулна. Харин оролцохоор бол зарласан. Харин 15%-ийг бол Улаанбаатар нийслэлийн төсвөөс өөрснөө гарган олон улсын 85-15 гэдэг санхүүжилтийн хуваагдсан модулоор EPC дээр нэмэх нь F нөхцлөөр бол өнөөдөр бол ингээд зарлаад байна. Тийм учраас одоо Улаанбаатар хотын төвөгжрэлд ирээдүйд Улаанбаатар хотын одоо нийтийн тээврийн стратегид хамгийн өндөр ач холбогдол үзүүлэх толгойтоос амгалан хүртэл нийт одоо 3 цаг зарцуулж явдаг байсан замыг 32 минутанд зорчих боломжтой болох Улаанбаатар хотын төвөгжрэлд 18% нөлөөтэй бид бүхний хүсэн хүлээсэн Улаанбаатар метро төсөл маань ингээд эцсийн үе шатээ бол зарлаад тендер цэг gov.cg-ийн дээр байрсныг дуулахад таатай байна.